Энэ бол бат. Тэр бол байдаг л Монгол хүүхэд бөгөөд Баянзүрх дүүргийн нэг сургуульд сурдаг. Бат ус уух дуртай. Тэр өдөр болгон усны савандаа усаа дүүргэн ирч хүчтэйгээр сургуульдаа ирдэг. Гэвч түүний сургууль ундны усны хүртээмж муутай тул тэр усны саваа дүүргэх боломж маш бага гардаг юм. Тиймээс бат өнөөдөр өөрийн сургуулийн ундны чанарыг дээшлүүлэх зорилготойгоор сургууль орчмын ундны усны стандарт ба хүртээмжийн тухай мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Нэг чанар муутай ус ундаанаас болж дэлхийд нийтдээ 1.7 сая хүн жил болгон амиа алддаг ба Монгол улсад бохир ус нь хүүхэд, томчуудын гидс ходоодны өвчний хамгийн том шалтгаан болж байгаа юм. Ундны усны стандарт нь усыг өнгө, үнэр, амтгүй, тунгалаг, бохирдуулагч бодисгүй байх, химийн болон микробиологийн шинжилгээг тогтмол хийдэг байхыг шаарддаг байна. Сургуулийн барилга байгууламжийг бүх сурагчийн хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх шаардлагатай. Налуу зам, бариул, өргөн хаалга, тусгай суултуур, гэрэлтүүлэг зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангахад чухал. ЮНИСЕФ-ийн 2023 оны судалгаагаар Монгол улсын хөдөө орон нутгийн сургуулиудын ойролцоогоор 35% нь найдвартай ундны усны их үүсвэргүй, сурагчид өдөр бүр цэвэр, аюулгүй ус хэрэглэх боломжгүй нөхцөлд байна. Эдгээр сургуулиуд ихэвчлэн гүний худаггүй, төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй, эсвэл хэрэглэж буй ус нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй байдаг. Зарим тохиолдолд сурагчид ундны усаа холын ус түгээгцийг гол, булаг, цаснаас хайлсан ус зэрэгээс авч хэрэглэдэг бөгөөд энэ нь усны чанар, аюулгүй байдалд эрсдэл үүсгэдэг. ЮНИСЕФ-ийн 2023 оны судалгаагаар дэлхийн нийт сургуулиудын 28% нь ариун цэврийн өрөөгүй, эсвэл байгаа нь ашиглахад тохиромжгүй эвдэрхий, бохир орчинтой гэж дүгнэгджээ. Энэ нь сургуулийн сурагчид, ялангуяа бага ангийн хүүхдүүдэд эрүүл ахуйн хувьд маш ноцтой эрсдэл үүсгэдэг. Мөн ижил судалгаагаар тухайн сургуулиудын 42% нь гар угаах байгууламжгүй буюу усаар болон савнгаар гараа угаах нөхцөл бүрдээгүй байна гэж үзжээ. Энэ нь сургуулийн ариун цэврийн дэглэм, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадварт сул байгаагийн гол үзүүлэлт юм.